Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л авилж мэдэхгүй шүү. Тимээ тий нэрэ тий те. Ямар ч ирэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Сайн байна уу? Танд энэ цагийн мэндийг хүргэн гэр бүлийн радиогийн 1-р студиэс хөтлөгч Эрка, хөтлөгч Зая, найруулагч Мизү Ажиллаж байна. Тэг чи бас өөр хүн байна уу? Байхгүй ажиллаж Хэрэггүй юу? Хэрэггүй. За хэлэх хэрэггүй. За сайхан нөгөө маха ганцаараа идээд гой байгаа. Байлгүй дээ. Тэр хүн. Тийм хорсолтой тий. Шууд залах 9986 1045 дугаард та шууд залах боломжтой. Бид том өрөөндөө янз бүрийн сэдвээр, янз бүрийн өнцгөөс төрөл бүрийн насны хүмүүс ярьдаг. Энэ удаад ч гэсэндээ 19 настай охинтой 50 настай ахтай сууж байгаа. 42 гэдэг байна. Албан ёсоор гэдэг байна. Өнөөдрийн сэдв бас их сонирхолтой. Үүнээс өмнө би таныг гэр бүлийн радио 100.5 гээд кириллээр бичээд фэйсбүүк дээр манай хуудсыг хайгаад олоод ороод ирээсэй гэж хүсэж байна. Тэр олоод ороод ирсэн бол дагхаа мартуу зай. Тэгээ дагсныхан дараа юу болох вэ гэхээр том өрөө цэнгэнд нэвтрүүлэг гэдэг дүрстэй нэвтрүүлэг маш шууд танд хүрч байгаа. Комент хэсэгт нь бидний өнөөдрийн ярилцж байгаа сэдвийн дагуу та бүхэн өөрийн санаа бодлыг илэрхийлээд ярилцаасай гэж хүсэж байгаа байхгүй юу? За одоо би хамгийн ихний одоо манай боловсролын сайд байгаад байгаа шүү дээ тий. Сайдын яриаг сонсоод яриалга орё гэж бодсон. За тэгье. Тэгээд сэдвээ хэлнэ гэсэн. За тэгье. Сайдын яриа. Сайд яриа. White цэг имэн сайтн дээр тавигдсанаар байгаа юм тий. Би хонхны баярыг ерөөсө хориглоогүй шүү дээ. Эрдмийн баяр болгооч ээ. Аав ээжээс нь одоо 200 300 мянган төгрөг бүр 500 мянган төгрөг татхаа одоо болооч ээ л гэж хэлж байгаа шүү дээ. Бусад улсуудад байдаг одоо хонхны баяраа гоё эрдмийн баяр маягаар эцэг эхчүүдээр ачаал багтаа одоо сайхан дурсамжаараа ингээд тэмдэглээч л гэж байгаа шүү дээ. Бид нар ч одоо баг байхад дунд сургууль байхад бид нар 8 дугаар ангийн төгсөлтөө хийжсэн 10 дугаар ангийн төгсөлтөө хийжсэн бид нар аав ээжээс нэг ч төгрөг татахгүйгээр хийж болдог л байсан. Сайхан эрдмийн баяр хийдэг байсан. Тэрнээс биш одоо ингээд нэг том автобус үлгэлөөд ингээд тэрэлжид очиод одоо зарим хувийн дунд сургуулиуч мөр гадагшаа Бээжинд явж шээ. Ингэж болохгүй үстэй. Би бүр яг ингэж бүр бодоагүйсэн шүү дээ. За энэ бол өнөөдрийн бидний ярилцах сэдв буюу хонхны баяр гэсэн сэдвээр ярилцах гэж байна. Тийм хонхны баяр. Үүнээс өмнө өөрсдийнхөө хонхны баярын талаар ярилцъя гэх үү? Тэгье. Ярих байхгүй. Байхгүй мó? Байхгүй. Ингээ дараагийн сэдв. Тийм. Худлаа. Байлгүй. Тэмдэглэжсэн байлгүй дээ. Байлгүй дээ. Тэмдэглэжлээс шалт тэнэгэл юм ийсэн шүү дээ. За ямар хонхны баяр тэмдэглэжсэн? Юу гэсэн үг ямар хэддгээр анги да гэсэн үг. 8 дугаар ангид нэг тэмдэглэдэг үлээ. За. Тэгтээ тэр нэг айгүй муу тэмдэглэсэн. Бараг тэмдэглэгдээгүй. За. Тэг бараг манай ангийнхаа амар амбицтай байсан байхгүй юу? Бид тэр бүгд 10-аа орно гэдэг амбицтай байсан учраас 8 дугаар ангийн хонхны 10-аа орохгүй тэр чинь хамаагүй шүү дээ. Гүг харин тийм манай анги тэрэн дээр ерөөсөө ачлал бүглэггүй. Зөв. Угаасаа л 10-аа төгсөх хүүхдүүд энэ төр гээд шууд бүгд ингэсэн чинь дундаас нэг 2 3 хүүхд бас ингээд юу ороогүй. Тэгтээ бас сонин жоох харамсмаар л юм байлээ. Тий. Манай анги чинь нэг юм хонхны үер шиг нэг юм амар юм болчихсон 4-р ангид нэг юм болсон юм байна нэрээ. За 4-р. Тий, тэр нь юу болсон гэхээр ингэсэн. Бага ангиа төгсөж. Тий. Бага ангиа төгсөх баяр бас яг биш заяа. Алтан бус маягийн. Ягаад тэгэхээр манай налаахын сургууль яг тэр одоо би чинь 92 оны 1-р анги гэдэг чинь 4-р анги гэдэг чинь 96 он гэсэн үг байхгүй юу? 97 онд манай налаахад нэг том өөрчлөлт болсон юу гэхээр цогцлбор болсон байхгүй манай налаахан сургуулиуд. Налаахан 3-4 юм тусдаа байсан сургуулиудад бүгдийг нэгтгээд нэг цогцлбор болгоод бага анги, дунд анги, их анги, ахлах анги гэдэг ингээ 3 хуваагаад анги тусдаа болгоцсон байхгүй юу? Тэгсэн чинь манай ангийнхан 4-р ангиа төгсөөд 5-р ангидаа шаал өөр ангид орно гэдгээ мэдчихэж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ манай 4-р ангиа төгсөнгүүтээ одоо ингээд бид нар салж байгаа юм байна гэд бид нарт баярлаад. 4-р ангийн нусан жуултрак одоо юугаач баярлахтай нэг 11 2-той хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгэл яг хөө тэгэл нэг голын ирэг дээр очих гой минь чанж идэл тэгэл буцаад ирсэн байдیں۔ За тэр ингээд дууссан заяа. Яг 10 дугаар ангийн хонхны хоёр бол бид нар яг тэр үеч нэр хууль гараад. Нэрээ тийм байна. Хууль гараад зугаалж болохгүй гэдэг хууль гараад. Станаар хуурамч хул за одоо хулгаагаар зугаалаад гэх юм уу те.
багштай хэлэхгүйгээр хулгаагаар зугаалаад. Багшаасаа тустаа. Тэгсэн чинь манай багшийн гол нь тэрэлжээд байдаг байхгүй. Тэгээ бид нар чинь налахын хүүхдүүд шүү дээ. Налахын хүүхдүүд зугаална гэхээр гачуурд орохгүй шүү дээ. Налахын хүүхдүүд тэрэлжил орно. Тэрэлж ороод багшиндээ очиод. Нөгөө багш шок. Болохгүй юм дээр ч болохгүй юм дээр өрөөд ирсэн. Багшийг хэрэг дунгаж байгаа юм чинь. Гэтэ манай багш чинь нөгөө хичээлийн хэрэгт чинь нэсэн юм л да. Оюутны хонхны хоёр яасан. Оюутны хонхны хоёр. За яг нэг нөгөө л хэлэхэд хараа. Зүгээр станаар диплом аваад цайлахын төгс болсон. Яг хонхны баяр маяр болол ихтэй хийгээ. Гэхдээ яг байсан. Нөгөө нэг пижак өмсчихөөл. Тэгэхэд тийм ингэсэн юм байна. Оюутны хонхны хоёр бол би ингэсэн заяа. Тийсийн оюутны хонхны хоёр ялангуяа. Эхнэр бүтээр яг нэг юм романс ингээд ид буцалж исэн байхгүй. Тэгээ эхнэр намайг ингээд нөгөө хонхны хоёр дээр мань ирдгүү наасан бүр. Тухайн үед найз охин байлаа шүү дээ. Ирдгүү би бүр хүлээгээл идэг ботхон нүдэрээ тий. Ботхон нүд гинэ. Яг ботго байсан уу? Ботхон тормоор алг нүдэрээ ширхтэл хүлээж байгаа юм чинь. Байдгүй. За. Тэгээ би бүр шок. Тэгэл за ирэхгүй юм байна гэл амар гомдож момдоод байжсэн чинь чи юу утаа өнөр болоод байна. 10 наалаа тэнэ ягаад хонхны хоёр гэсэн чинь өөрөг 10 наалаа тэгэл гутаа өнөр болоод байгаа. Хонхны дорчих гэдэг. Тэгээд тэгдэг байхгүй. Тэгээд би гомдох маягтай байсан. Тэгээ нэг уцаа ялангуй нөгөө локертой үлдээсэн. Тэгээд уцаа шалгадаг байхгүй нөгөө баяр маярын дуусны дараа. Шалгасан чинь манай эхнэрээс баг 50 дуудлага ирсэн байдیں۔ Хаана нэ гэдэг үү? Үгүй хаана вэ биш юм бэлээ. Би ийш нэг очих гээд яг хоёлаа шууд нэг ресторанд уулзъя. Тийм романтик болцоо болоод. Хонхны байраас тустай юм болчихлоо. Тустай юм болж байгаа байхгүй шууд. Тэгээд нөгөө болцоонд ноцсон чинь хамгийн гол нараа миний амьдралдаа идэж үзээгүй хоол анх удаа идэж үзсэн шин. Хятад ресторанд ороод чихэрлэг соустай дахианы мах гэдэг шалт тэнэг хоол идэж үзсэн. За тэгвэл энэ хонхны байртай ямар ч холбоогүй учраас за намайг байгахад бол ингэдэг байсан. Нэгдүгээр ангид үсгэлийн баяр гэж хийдэг байсан. Тэгдэг. Би ямар үсэг болоо санахчгүй. Тэгэнгүүт бага ангид болохоор монтаж хэвлүүлчихдэг байсан юм. Бага ангийн төгсөлтөн дээр бол тэр байдгүй надаа. Юу яадаггүй баяр маяр нэг тэмдэглэжсэн нь бол санахгүй байна. За тэгээд мэдээж нөгөө нэг дунд ангиа төгсөх. За ахлах ангиа төгсөх гэдэг ингээд хоёр төгсөлтийн юм болчихж байгаа. Гэтэ дунд анги дээр бол тэгж амар сериосны хандаагүй. Ахлах анги дээр бол яах аргагүй ингээд зугаалханд явж маавах тиймэрхүү арга хэмжээнүүд бол хийсэн. За тэгээд цаашлаад гэх юм бол би ч ер нь нэлээд олон юмнууд төгсөж баяр хийсэн юм байна. Юунд сургуулийн оюутны хонхны баяр хийж байгаа. Хонхны баяр дээр бас гэхдээ нэг амар ач холбогдол өгөөгүй. Гэхдээ өгөөгүй ч гэсэн зарлууд айгүй хүндрээсэн байхгүй. За энийг дараа нь чичээрэн заяа. Хонхны хоёрын. Их сургуулийн. Их сургуулийн. За. Хонхны 10 жилийнх дээр ч гэсэн ялгаагүй. Үгүй тэрний чинь юу байд юм уу? Юу? Монтаж. Юуны? Их сургуулийн. Их сургууль монтаж байдаг лөө. Байдгүй юм байна. Надад байхгүй юм байна. Үгүй нэг зураг байгаад идэв штэ. Зураг мөрөг авахгүйсэн штэ. Яна тэрийг нэрээ олж үзчихсэн. Байдаг баха. Оюутан цагийнхаа найзуудтай нэр зардал хэлчихгүй гяс энэ дундуур би. За. Оюутан насныхаа нэг найзуудыг хайж байна. Нэг нь одоо соёлоо гэдэг нэг манай нэг найз байсан. Нэг нь дамбар авжаа гэдэг одоо манай дархны нэг залуу байсан. Хоёрыг би хайж байгаа шүү. Хоёртой уулзвал гоё сайхан. Нэр сонирм санагчлаа. Нэг гоё санагчлаа. Бас тийм тий. За тэгэнгүүт ингээд за тэгээд цаашлаад нөгөө нэг нэмэлтээр сурж байгаа зүйлүүдэд төгсгөхлөөр бас нэг баяр шиг юм ингээд хийж байгаа. Жолооны курс төгснө хонхны хоёр хийсэн юм шүү дээ. Юу гэж тий. За ингээ явж байгаа заяа. Гэтэл одоо үед орчин үед за одоо мэдээч нөгөө хоёул хүүхэдтэй байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхдүүд дээрээ бас дөрвөлж ярина гэсэн үг байхгүй юу? Тэгэнгүүт юу вэ гэхээр манай тундаа хүү гэдэггүй шүү. Цэцэрлэг төгсгөд Эрдэнэ давгаа ажиллаж байгаа шүү дээ. Цэцэрлэг хонхны хоёр хийж байна. Хонхны хоёр хийж байна. Харин тийм гэсэн. За гэхдээ манай хүүхд хийгээгүй л дээ ковид үеийнхээс учраас тэр жил нь шууд гантел хийсэн гэсэн. За нэгдүгээр ангид нь бас ковид ингэж нөгөө давж явж исэн учраас үсгэлийн баяр маяр бол байхгүй. Тийм үү? Байхгүй. Өстө сони тий наад чинь. За тэгэнгүүт сая 5 дугаар ангид төгсөж гин гэд хонхны баяр хийж байгаа. Гэхдээ түүн дээр нь яаж байгаа вэ гэхлээр сургуулаас нь нийтдээ ингээд аялалд аваад явчихж байгаа. За тэгээд бас хураамж нь бол чи төлнө. Хураамж нь бол төлнө. За тэгэнгүүт одоо дараагийнх нь юу болж байгаа вэ? Юу хүлээх вэ гэхлээр 9 дугаар ангийн хонхны баяр гэж нэг юм байна. 10 дугаар ангийн хонхны баяр гэж нэг юм байна. За цаашлаад их сургууль гэл ингээд явах байхгүй. Гэтэл бид сая сонслоо шүү дээ, тийм. Боловсролын яамнаас
Яг хүмүүс ингээд ийм юм захирамж гарсан гэж яриад байгаа. Гэхдээ захирамж ерөөсөө гараагүй. Зөвлөмж гарсан байхгүй. Уриалга гарсан гэсэн. Уриалга. Зөв. Захирамжилж болохгүй байгаа байхгүй юу? Тийм ээ тий. Хонхны яриг бүр болиулна гэдэг. Юу гэж ярьж байгаа вэ гэхэлэр манай боловсролын салбраас боловсролын сайд юу гэж яриад байгаа вэ гэхээр хонхны баяр биш. Эрдмийн баяр болгооч гэж яриад байгаа байхгүй юу? Ялгаа нь юу байгаа? Ялгаатай. За. Ялгаатай гэхэлэр хонхны баяр гэхэлэр цаашаа үргэлжлүүлж баярлчих гээд байгаа байхгүй юу? Тэр чинь хонхон дуурахын тухай л яриад байгаа үстэй тий. Сериозны ярика. Тийм ээ. Угаасаа тийм билээ шүү дээ. Сүүлийн хонхныхон дуу сонсоод бай гэдэг байгаа шүү дээ. Тэгэнгүүт эрдмийн баяр болоод ирэхлээр яаж байгаа вэ гэхэлэр сурсан мэдсэн зүйлээ дүгнээд, үнэлж дүгнээд аав ээж найз нөхөд за тэгээд дээрэс нь ангийн багштайгаа найз нөхөдтэйгээ хамтдаа баяр маягийн нөө ингэж өнгөрүүлээд тэгээд болгох гэдэг санаа дэвшүүлээд байгаа. Яагаад энэ санааг дэвшүүлээд байгаа вэ гэхээр эцэг эхчүүдийн зүгээс нөгөө санал гомдол гаргаад байна л да. Тэрний юу гэхээр одоо жишээлбэл сонсогч танаас асууя. Танаа гэрт хонхны баяр тэмдэглэсэн хүүхэд байгаа юу? За эсвэл эрдмийн баяр тэмдэглэсэн хүүхэд байгаа юу? Хэрвээ тэмдэглэсэн бол хэдэн төгрөгийн зарлага танаа гэрээс гарсан бэ? Наа чи гоё асуулт зөв. Бидэнд бичээд явуулаарай гэж хүсэж байна. Энэ нь юу вэ гэхээр нэг юм комент харлаа л да. Тэр нь юу вэ гэхээр бага ангийн хонхны баяр. Нэг шинтэ 5 дахь ангийн хүүхдүүд буюу 10-11-тэй хүүхдүүд гэсэн үг шүү дээ. За. Сая 500 төгрөгөөр нийлэх эцэг эхийн хурлын шийдвэр гарчээ. Сая 500 төгрөгөөр. Тэгээ эн чинь бас нэг бага ангийн хүүхд учраас зарим айлууд чинь нэг биш нилээд хэдэн хүүхдтэй байгаа шүү дээ. Тэгнь. Зарим айлууд тэгж ярих юм бол их сургууль 10 жил бага ангич гэдэг юм уу айл болгонд бүр дор хаяж нэг шүү төгсөлтийн хүүхд байгаад байдаг. Байх юм байна. Тэр хоёр давцчул яах вэ? Бага ангид сая 500 байхгүй. Тэгээ энэ нөгөө хавтгаарсан их мөнгө цацаж баяр тэмдэглэдгээ болиё гэдэг уриалга гаргачаад байгаа. Энэ уриалга дээр бол би дэмжиж байгаа. Гэхдээ огт хийхгүй гэдгийг бол дэмжихгүй байгаа гэсэн үг. Би нөгөө нэг охиныхоо 2% байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм байна. Айгүй их мөнгө зараад штэ энийгээ бүр болиул таарна гэдэг эцэг байгаад байгаа. Яг бүр хийхгүй ч одоо хайшаа чинь тийм. Бүр хийхгүй гэдэг чинь байж болохгүй байхгүй. Энэ чинь хүүхдүүдийн дурсамж штэ. Бүхэл бүтэн эрдэм ном баг боловсролыг за дунд боловсролыг бүрэн дунд боловсролыг эзэмшээ төгсөж байгаа учраас бас тэр чин эрдмийн баяраа хийх хэрэгтэй байхгүй юу? Надад харин тэр эзэмшсэн нэг чухал санагдахгүй байхгүй юу? Яг үнэндээ. Надад болохоор нөгөө нэг хамт өнгөрүүлсэн найзуудаасаа хагцсан гэдэг л айгүй эмзэг мэдрэмж байгаа байхгүй юу? Миний хувьд. Тийм учраас тэр эрдмийн баяр байна уу, хонхны баяр гинүү надад нэг тийм баг шалтгаан юуг санагдаад байгаа байхгүй юу? Тэр найзуудтайгаа хамт л баймаар байгаа юм шүү. Хамт сурсан найзуудтайгаа хамт. Энэ дээр нэг хүн ийм жишээ гаргасан. Одоо жишээлбэл тэр чинь нөгөө ээжүүдийн дунд янз янзын группүүд байгаа штэ. Тэр группуудаа дээр юу гэж гаргаж ирсэн бэ гэхлээр энэ бол зөвхөн эцэг эхчүүдийн шийдвэр гэдэг гинэ. Хонхны баяр тэмдэглэх гэдэг эцэг эхчүүдийн шийдвэр байдаг. Чи нөгөө нэг хүүхдийнхаа юуны эцэг эхийн зөвлөлд байгаа хэвээр үстэй. Хэвээр. Би сая өнгөрсөн жил нөгөө манай охин чинь юугаа төгсөөд 10-аа төгсөөд 10-аа биш 9-өө төгсөөд нөгөө нэг хонхны баяр хийдэг штэ. Тэр хуралд нь би суух хэрэг гарахгүй юу? Тэгсэн чинь харин намайг зөвлөлт нь аварна гэдэг. Бөө юм боллоо. Би чинь олон юм ярьчихгүй очоод. Тэгсэн чинь энэ хүн өстой нийгмийн идэгтэй хүн байна маа гэдэг. Тэ орцсон уу? Үгүй ороогүй хараа азар. Би наадахаас явдаг болохоор боломжгүй гэдэг шатгаанаа хэлсэн. Тэгсэн чинь яг наадах чи ярьсан ш нэрээ. Тэгээ миний төвшүүлсэн аргумент нь юу гэсэн гэж зүгээр наад ид чинь хараа яг үндэ 9-р ангийн хүүхдүүд. Бидний 9-р ангийн хүүхдүүд биш шүү. Наад чи бүү жоохон. Одоо наад ид чинь бол баг те хөх болгоны орно гэдэг тоглоомын газар очиод тоглоод баг гоё. Хөлсөө гоожуулаад орилдоод гүйж явахтаа дуртай гэсэн чинь хүүхдүүдээс очиж асууж хүүхдүүд тгий гисэн гинэ. Тгий гисэн гэж байна. Үсэрдэг ийм тоглоомтой газар байд юм аа. Тийшээ очиж тоглоё гэсэн гинэ. Хүүхдүүдээс нь өөрсдөөс нь саналын аван тоглуулж баг гоё юм бил. Эцэг их шийддэг гинэ. Яг энэ хонхны баярын зугаалгыг. Яагаад гэвэл эцэг их хажуу ангийн, эсмийн ангийн хин нэгнээс нь 7 доор доош орчихгүй тулд ингээд эцэг их ингээд дур мэдээд байдаг гинэ. Одоо жишээлх юм бол багштайгаач бас сайн ярилцдаггүй гэж нэг ээж бүр онцлсан байгаа байхгүй. Эцэг их л яриад байдаг. Эцэг их яриад байдаг. Тийм багш нь бол яах юм бэ? Энд тэнд тэгэхгүй шүү гэж аа боловч үгүй нөгөө хажуу айлын одоо 5-ын ёоч гэдэг юм уу те тэр анги багштай төгрөг хураад үгүй байд штэ. Бэдгүй яа. Ёо хөтөл явж байгаа юм штэ. Тэгээд тэдэн дөгөрөг багштай ингэж хураалгаж байна. Тэгэхээр хэдүүлээ дордуулахгүй яг тэр хавцаанд л ингэ доот нь яг тэрийгэ бари марич гэдэг юм уу. Ингээд нөгөө жишиж яриад байна гинэ. Баларс. Тэгэхээр нөгөө эцэг эхчүүдийн сонголтоор энэ баярын төсвүүд яваад байна гэж үзээд байгаа юм билээ.
Юу ямар цаавар. Бас зарим хэсэг нь. Тийм ээ тий. Нөгөө нэгнээсээ доор орохгүй гэсэн. Доор орохгүй гэсэн нэг тийм байгаад байгаа байхгүй. За ингээд комментүүдийг хүргэе. Хонхны баяр хийх л хэрэгтэй. Гэхдээ хэтрүүлгүй зөвхөн сурагч хүүхдүүдийн хүрээнд л хиймээр байна гэсэн байна. За манай хонхны баяр 5 дугаар ангидаа хийсэн. Тоглоомын төвд тоглоод аялалд явсан. Нийт 200 гаруй мянган төгрөг болсон баха. Их мөнгө хураахыг дэмждэггүй. Гэхдээ тодорхой хэмжээний зарлага гарах нь тодорхой. Мэдээж зарлага бол гарна. Тодорхой хэмжээний зарлага гарах ёстой. Мэдээж тэр чинь бас нөгөө нэг янз янзын юмнуудыг хэвлүүлэхээс ахгуулаад эн чинь асуудлууд бас байна штэ. Гэхдээ хэтрүүлсэн хэдийцэн их зарлага гаргах нь нөгөө ёстой яг Эркагийн хэлдэг шиг хин нэгний доор орохгүй юм шүү гэдэг мэдрэмжийг хүүхэдтэй бас бид нар өгмөргүй байгаа байхгүй юу? Жинхэнэ утгаар нь эрдмийн баяр гэдэг утгаар нь тэмдэглээд эрдэм сурчлаа шүү гэдэг зүйлийг нь илэрхийлээд за тэгээд өстой жинхэнэ Эркагийн хэлдгээр нөгөө хүүхдүүдээс нь асууж агаад за тэгвэл 9 дугаар ангид төгслөө юу хиймээрэ гэдэг зүйлийг нь асууж болно шүү. Харин тийм тий. Тоглоомын төв тоглохоор тэрэнд нь тоглуулаад тий. Юу хиймээр вэ? Тэр зүйлийг нь хамтдаа хийлгэх тал дээр эцэг эхчүүд ярилцаал тэгэл болно шүү. Тий. Гэтэ ер нь болоор нී нуугүй хэлэхээ заяа. Ка ил хүртэл явж байгаа шүү Эрка гэж байна. Тийм ээ тэгж байгаа шүү. Нилээ хоошоо явж байгаа. Өө бүрүү. Нөгөө нэг бүлэг үү? Бүлэг. Зөөлний тэмдэг хатуугийн тэмдэг байхгүй ч арай. Зөөлний тэмдэг хатуугийн тэмдэг арайч хэн тэмдэг рүү арай ороогүй. Өгдөгөө юу те. За. Арай ороогүй байгаа. За миний үед чинь нөгөө нэг тоогоор явдаг гэсэн шүү дээ. 11, 12, 13 гэдэг. 13. Тийм үү? Өө яна би 11 байна. Чи яг тэр явцаал байгаа. За кайд хүртэл явж байгаа гэж байна. Тэгээ чамаас хойш бол дандаа үсгээр тэмдэглэдэг болсон шүү дээ. За тэгээ. Тэгээ яасан гинэ? 11-ээ би. Тэгээ цаашаа 11. Тий. Үгүй ийм байхгүй юу? Би нэг ийм дээр жоох имзэглээд юм нөгөө нэг 10-аа төгсөөд манай үеийнхэн бол завраан байсан. Одоо хүмүүс бүгд мэдчихэл байгаа. Нөгөө нэг хонхны баяр, лонхны баяр лонхны болгодог байхгүй юу? Ер нь бол далимдууж одоо жишээлбэл би ерөөс уудаггүй. Ер нь 10 жилийн хүүхд ууж болохгүй байхгүй юу? Болохгүй штэ. Төгсөж байгаа ч ууж болохгүй. Ер нь 21 нас байхгүй юу? Монгол улсын хуулиараа. Гэхдээ ер нь замбрааг байхгүй юу? Тэнгүүд тэр нөхдөө тараа яадаг вэ гэхээр нийтдээ мөнгө хурааж авна. Тэгээ тэр нийтдээ хурааж авсан хүмүүсийн тэр уух мөнгийг нь хүртэл би уухгүй би төлдөг байхгүй юу? Амар мангар штэ. Нууцаар авч яваад байгаа юм уу те? Гү тэд нар чи ингээл бөөнөрөө аваад ингээд ил цагаан юм уу? Ил цагаан штэ. Замбраагүй штэ. Заяа. За бизнес эрхлэгчтэй хэдүүлээ бас насны хязгаараа бодё. Бид өөрсдийнхөө ашиг орлогоосоо илүүтэйгээр нөгөө ирээдүгөө харъя гэдэг шийдвэрээ бодооч. Энэ гэхдээ бодит асуудал болсон юм билэ. Сая нөгөө нэг манай радиогийнх нөгөө нэг Christmas баяраа тэмдэглээд нөгөө юу явсан штэ нэг амралтын газар. Тэгсэн тэр амралтын газрыг их чараа. Анх яг амралтын газараа нээж яхад бид нар очижсэн байхгүй юу? Тэгсэн чи сая бид нар хэдэн жилийн дараа баг хэдэн жилийн дараа юм бэ? 10 жилийн дараа юм уу? Очихгүй юу? Тэгсэн чин тэр ихч бүр ингээд баярлаад ингээд тий. Та нар одоо эргэж ирж байгаа юм уу? Ямар гоё юм бэ? Тэргээд угтаж авахтаа нэг үг хэлсэн байхгүй. Та нарыг хүлээж авахтаа их чинь бүр ингээд амар баяр хөөртэй байна. Ягаад тэгэхээр хитрхи ингээд хавтгаарцсан одоо хүмүүс баяр ёслол амралтанд гэхээрээ л ерөөсөө ууж ицсэн л хүмүүс байдаг болцсон. Тэгсэн чи та нар ирэхээр уухгүйгээр ингээд баярлж чаддаг. Тэ? Яг юм өөр соёлыг ингээд яаж байгаа энэ төр. Тэгэхээр би ингэж хэлэх гээд байгаа байхгүй. Хэрвээ хавтгаа байвал заяа. Ер нь 200 мянга их ч хураах хэрэггүй байхгүй ер нь баг. Яваач хэрэггүй. Тэ? Ер нь баг тэрэн дээр. Тэр бөөнөр нь их мэхээр нь аваад бүр гадагшаа тутагш явж байгаа хүмүүс бол эвгүй л юм байна. Арай л баярхуу юм тийм. Одоо яг ийм сэтгэлгээтэй болсон байгаа. Яг тэр гадагшаа тутагшаага явж байгаа хүмүүс ч гэсэндээ эцэг эхийн сонголтыг нэгээд байгаа байхгүй юу? Эцэг эхийн тэгж байгаа. Хүүхэдтэй гоё юм үзүүлчихэл да, ингээл да, тэгэл да гэд нэг нь ингээд санаачлангууд мэдээж нөгөөдөл нь ингээд араараас нь дэмжиж байгаа. Эцэг эхийн тэгэнгүүт эцэг эхийн зөвлөл гэж яриад байгаа шүү дээ Эрка. Эцэг эхийн зөвлөлийг ингээд төрүүлээд ингээд хамаг шийдвэрийг нь гаргадаг гэж яриад байгаа. Гэхдээ үгүй байхгүй юу? Эцэг эхийн зөвлөл зүгээр сонсдог байхгүй юу? Уг нь бол яг хөө зарим газрууд бас өөр байдаг л байх л та. Гэхдээ сонсож эцэг эхийн зөвлөлд яг ямар байр суурийг барих хэрэгтэй вэ гэвэл дундыг барих хэрэгтэй байхгүй юу? Одоо жишээлбэл гадагшаа явъя дотроо тэмдэглэе гэж байгаа бол дундыг нь барих хэрэгтэй байхгүй юу? Яагаад гадагшаа явуулах хэрэг яг гадагшаа явуулчихгүй хил дээр явж буцаах юм уу? Үгүй. Яагаад гадагшаа явах хэрэгтэй вэ? Яагаад энд байх хэрэгтэй вэ? Нийт ангийн массыг хараад гадагшаа явуулах чадaltaй юу, чадалгүй юу те? Энэ мэдчлэг бүх зүйлийг нь харж ээж яг балансалж сонголтыг хийх ёстой шүү дээ. Харин тэгэхээр ингэч юм шүү. Массаараа боломжийн амьдралтай сургууль бол бар нэрийг явуулах юм шүү.
Гэтэл Тэгээ тэднийг одоо болох юм одоо хайшиж. тийм болгохэр Мангарч хэлчих юм шиг байхгүй. тийм, Тэр чинь бол тэр хүмүүсийн л асуудал болчих жоох. Тийм ээ. Төлж чадж байгаа юм ч одоо яах вэ? Тийм төлж чадж байгаа юм чи ёстой үнэхээр яг одоо би яагаад Эрдэнийн баяр байх ёстой вэ гэдгийн жишээг ярихаа өмнө нэг бичлэгийг үзье. За тэгээ. Яагаад Эрдэнийн баяр байх ёстой вэ гэвэл та энэ бичлэгийг үзээрэй. Чих байна. Тулаа дөрөв тэгээ андуурч. дахиад уушаарай. Чих байна. Тулаа Чих байна. Тулаа юу гэдэг бишээ. Өнсөсүүд байна. Үнэгүй гэдэг бишээ. Урагшилсан дэгээдээ уусах би байна. Ой. За ястаа уншиж дуусгалаа тий. 6 настай Инх ирээдүү. Инх ирээдүүгийн үсгэлийн баяр дээрээ өөрийнхөө өсгийг уншаад таянж байгаа энэ явдлын бяцхан бичлэгийг нь Хөөх юм яасан. мөнхлөд гаргаад ирчихсэн байна. Тэгэхээр эрдэм сурна гэдэг чинь өөрөө маш гоё зүйл ахгүй юу? Тийм ээ. Энэ зүйлийг аав ээждээ өөртөө батлан харуулж тийм ээ би эрдэм сурлаа гэдгийг гайхуулж байгаа хгүй. Тэгэхээр эрдэмийн баяр байх ёстой гэвэл байх ёстой. Иймэрхүү хэлбэртэй гэж юу? Тийм. Эрдэм номоороо Одоо гэж жишээлбэл яах вэ? эрдэм намаараа гайхуулах байхгүй. Одоо жишээлх юм бол энэ 1-р ангийн хүүхэд төгсөж штэ. Үсгэлийн баяраа хийж штэ. Тэнгүүд үргэлжлүүлээд ийшээ тийшээ зугаалуулад байгаа байхгүй. Бас тийм ээ тий нэрээ. Ядаж бага анги манг бол одоо арай энд нэ. Болмоор байгаа байхгүй юу? Тэр чинь угаасаар үргэлжлүүлээд сурах хүүхдүүд ч тий. Тий, үргэлжлүүлээ сурна. Сайн байна. Миний хүү болж гэн. Үсэг. Гоё байна, бай. Бүх үсгээ сурлаа, уншиж бичиж сурлаа. Гэрийнхэнтэй явж нэг хоол идлээ. Тэгэл баярлалаа боллоо. Тий, ингэх хэрэгтэй байхгүй юу? Эсвэл нэг дугуй авч өглөө боллоо. Гэтэл энийг хавцгааруулаад байгааг болио л гэж байгаа гэсэн үг. Манай хүү цэцэрлэг мэтэрлэг одоо төгсөлтийнх нь хэр юм? цэцэрлэг төгсөлт хийж ийн гэсэн бас. Тэр яах вэ? Цэцэрлэг төгсөлт хийж ийн гэж яриад. Ой тэр монтажаар одоо яах юм бэ? Одоо танихгүй шүү дээ. 2 жилийн дараа л танихаа ойлно шүү дээ тэр хүүхдүүд чинь. Царай үгүй нэрээ гэрт одоо нэг тийм мөнгө айгүй хүндэр мөнгө төлөөд авсан нэг юм манай хүү чинь яг ковидын үед харсан шүү дээ. Тийм учраас тийм байгаагүй тэр мэдгүй. Хавна хийн гин. Тийм үү? Манай охиных бол одоогоор монтаж гэсэн юм надад яригдсан зүйл бол байхгүй байна. Одоо чинь 5 сарын бараг дунд болоод ер нь амрах тишээгээ хандж штэ. Гэтэл бол монтаж юм бол яригдаг. Ямар хариуцлагагүй хийж байгаа ч шуралдаа суугаач. Юу ярьж байгаа юм? Та чи эцэг өхрийн зөвлөлийн юу юм бэ? Мөн. Цэцэрлэг. Аха. Монтаж байхгүй мó? Байхгүй. Танаа цэцэрлэгт оруулъя. Одоо өнөөдөр болохоор өөрсдийнхөө сурсан мэдсэн зүйлээ багш нартаа шалгуулж байгаа буюу бэлтгэл ангийн хүүхдүүдийн өнөөдөр шалгалтын өдөр наалж байгаа нэрээ охиндоо амжилт хүсье болоо. Охиныхан найзуудад нь бүгдэнд нь амжилт хүсье. Бэлтгэл бүлэг гэсэн чинь нэг юм санаанд орчлоо. Нөгөө манай охин дөө нөгөө нэг бэлтгэл бүлэгт ороод тухайн үед нөгөө 1-р ангид ороход нөгөө эрхлэгч багш нь ингээ уулздаг л байсан юм байна л да. Тэгсэн чинь эрхлэгч багшийн өрөөнд ороод уулзсан чинь за энэ хүүхд чинь одоо үсгээ мэдхүү гэсэн чинь мэднэ гэсэн гинэ. Тэгсэн чинь за тэгвэл гээд алим үзүүлсэн чинь яавлаг гэсэн. Тэгсэн чинь хөөх тийм үү яавлаг юм уу гэсэн чинь тий яавлаг гэсэн гинэ. Үсэгтэй угаасаа алим ямар холбоотой юм? Үгүй үсэг харуулах үсэгтэй алим гэдэг зурагтаа нэг тийм нэг юм жижигхэн цаас байдаг шүү дээ. Үсгээ мэдж байгаа мó гэж байгаа юм чи үсэгт харуулах. Үсэгтэй байхгүй да үсэг хажууд нь алимны зурагтай тийм үзүүлэн байдаг шүү дээ. Тэрийг үзсэн чинь яавлаг гэж байгаа байхгүй. Тэгвэл зүв бай. Тэгсэн чинь манай дүү охин дүү тэгсэн гэж байгаа. Яавлаг гэсэн чинь нөгөө эрхлэгч нь хинээгээд тийм үү ямар хөөрхий тэгвэл орсоор юу гэдэг гэсэн чинь яблоко гэсэн гэж. Хой. Орос Монгол хэлтэй төгсөрсөн хүүхэд орсон. Нэг ангитай гэсэн үү? Тийм нөгөө бэлтгэл бүлэгтээ орж байгаа юм л биш үү? Одоо бэлтгэл бүлэг гэж байхаа биш үү? Мэдгүй. Тэр үед ч бүр дээр үед ч нөгөө бэлтгэл бүлэг гэж байдаг байсан. Одоо 20 жилийн өмнөх үйл явдал яриад шүү дээ. Бэлтгэл бүлэг гэж байдаг байсан шүү. Одоо бас тийм зүйл бас бэлдмээр байгаа. Одоо сургуульд чинь бэлтгэл бүлэг гэж байж байгаа байхгүй. Одоо шууд 1-р ангид л үсгэлийн баяраа хийгээл ингээл үргэлжлүүлээд явж байгаа шүү дээ. Тийм үү? Бэлтгэл бүлэг гэж нэг балаа юм байсан шүү дээ. Тэр чинь яг нөө цэцэрлэг дээр л бэлтгэл байгаа болохоос сургууль бэлтгэл шууд ингээд бичүүлээд бичүүлдэг тий. Хуйхтай хатаадаг байсан шүү дээ. Одоо тийм бүлэг байха болсон. Тэр ихтэй хамгийн хэцүү анги шүү.
Тэгэнгүүт одоо энэ хонхны баярууд ирж чинь хонхны баяр хийхээсээ гадна хүүхдүүдээ ингээд нөгөө зарлгуудаас айгүй их гарч ирээд байгаа. Харин зарлага нь л гол нөгөө байхгүй. Одоо жишээ ижилхэн хувьц өмсөхгүй байгаа. Одоо зарим сургууль 10 жилээ төгсөж байгаа шүү дээ. Тэгсэн чинь ингээд яг оюутан хүүхдүүд шиг ингээд нэг янз янзын хувьц өмсөөл нүүр амаа янз янзын болж будаал ингэж төгсгөөд байгаа сургууль байгаад байгаа байхгүй. А гэтэл зарим сургууль яаж байгаа гэхээр дөрөв хувцтай. Тийм. Хүүхэд сургуулаа төгсөж байгаа. Ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа учраас дөрөв хувцаал өмснө. Өөр ямар ч хувцас өмсөхгүй. Дөрөв хувцаал өмсөх гэдэг. Хоёлаа тэгтээ дөрөв хувцсны тухай сэдвүүнийг ярмаар л юм байна. Тийм, дөрөв хувцас. Би дөрөв хувцсанд тест өмнө дургуш. Би дуртай. Би Америкт станаар ганц сурсан юм тэгэхээр дуртай. Дөрөв хувцсаараа уул нь бол коммунизмын үед хараа нөгөө нэг баян хоосны ялгааг баг болгох гэж дөрөв хувцсны санаа гарсан юм байлээ шүү дээ. Тэгсэн чи одоо тэрийг тодруулаад байгаа байхгүй дөрөв хувцс чи өөрөө. Үгүй тодруулаагүй. Октод нөгөө дөрөв хувцсныхаа UP-ийг ингээд дээш нь хэдэн хуруу хилээ ингэж хасч мастаг гэжсэн. Чи тэрийг сонссноо? Одоо тэр чинь болилдсон байхгүй юу? Болцсон уу ашгүй дээ. Яг нь миний үед мүйд чинь болоод бас ингэ юп мөпхөний. Би одоо энэ доод гүүрээр гардаг штэ. Энд чинь шаттаа штэ. Айгүй юу. Нөгөө богинохон юп. Тий сургууль таарах мархын болохоор би тэрүүгээр гарахаас ингээд зүрх байдаг байхгүй. Би яг нь доош харж гардаг штэ. Тэгэхгүй бол ингээд санаа зовоод байгаа байхгүй. Тэр охины өмнөөс. Ингээд айгүй хэцүү шүү. За ийм асуудлууд ярмаар байна. Сонсогчдоос асуух гэдэг юм л да. Сонсогч танаас асууж байна. Та 9986 1045 дугаар руу холбогдоод ороод ирж болно. Эсвэл комент хийчих болно шүү. Таны үед урнаагч гоё битсэн байна. Таны үед одоо хонхны баяраа хэрхэн тэмдэглэжсэн бэ? Тэр талаараа бидэнтэй бас хуваалцаж болно шүү. Урнаагч бол их төгсөрхөн тэмдэглэсэн байна. За тэрийг уншия. Ойлгомжтой шүү. Их гоё тэмдэглэсэн байна. За. Уншаач. Ойлгомжтой гэж юу гэсэн үг? Ядуу хийсэн гэдэг байгаа мó. Үгүй. Дээр үед. Урнаагч та нэг юм хэлээч. Манайх 10 төгсөхдөө зайсан толгой гараад парк ороод л болж байсан. Санагдах юм. Багш маань анхны хичээл заагаад л бид баахан уйлаад л тэгээд л болж байсан санагдах юм гинэ. Тий. Маш цомхон. Ийм байхад болох гэдэг. Парк ороод болоо гэсэн. Үгүй ийм байхад болох гээд байна. 10 жилийн тэр тусмаа ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа хүүхдүүдийг парк ч ховрын бараал байсан л баггүй юу тухайн үедээ. Одооны хүүхдүүд угаасаа өдөр болгон шахуу парк орж болдог цаг үе ирчээд байгаа байхгүй юу? Тийм байхгүй юу? Түүний арай өөр юм сэтчин сэтэ. Паркийн хажуудлын Rio Tinto парк орчихсон юм. Ядаргаатай тий. Ялгаа байхгүй. Ямар ч ялгаагүй юм хийх гэдэг шүү. Энд хамгийн гол нь ингээд сургуулаа төгсөж байгаа Эрдэнэ ном сураад ингээд дараагийн талбар руу гарах гэж байгаа гэдгийг нь бодоод одоо жишээлбэл бид түрүүн Эркагийн хэлсэнчлэн магадгүй 12 дугаар анги 11 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүд буруу юм хийж төгсөх гээд нь штэ буруу зүйлээр баяраа тэмдэглэх гээд байна. Үүнээсээ улбаалаад дараагийн үр дүн гарвал яах вэ? Дараад бид сурна штэ. Дараад бид үргэлжлүүлээд амьдрна. Гэтэл үргэлжлүүлж амьдрахт нь саад болоод маш том хаалт болно шүү. Тийм учраас яг Эрдмийн баяр төгссөн гэдэг утгаал маш сайн ойлгож авахыг эцэг эхчүүд маань хүүхдүүдтэй ингээд баяртайгаар зарлан тунхаглах хэрэгтэй байгаа байхгүй юу? Тий. Тэгэхгүй тэгээд өөстө баяр болж гин. За тийм хувцас, ийм хувцас. За одоо тийм үс. Нүүр амаа тэгэж янзлан, хум сургаа тэгэж янзлан. Эрдмийн баяр төгсөж байгаад л гол анхаарлаа хандуулмаар штэ. Тий. Хумсны баяр төгсөөгөө те. Хум суруу муруунда янз янзын юмдаа анхаармааргүй штэ. Нэ. Одоо бол бид нарыг багаатаа бол 10 жилд хумсаа ургуулж болдоггүй байсан. Хумсаа будаж болдоггүй. Үсээ ургуулж болдоггүй байлаа. За минийх руу ч байна гэж юу ах вэ хараач те. Манай үеийнх руу байна гэж юу ах. Одоо бол хумс бол зүгээр би хажууд нь хүүхдийн хумстай болсон байлээ шүү дээ. Тийм байлээ харин. Тэгээд ингээр чин ерөн жоохон тэр яг сургуулийн давхцаад байна тийм ямар нэг юм. Адилхан Эрка яриад их юм. Надад зэрэг. Сургуулийн хувьд гэх юм бол ёс зүйн тал дээр зарим нэгэн зүйл нь хүний эрх гэдэг нь арай дээр өргөгдөөд алдагдаад байгаа юм шиг аа. Сургуулийн орчинд хүүхдээрээ байх ёстой зүйлийг эцэг их нь хүний эрх юм чинь яавал гэжтэй гэдэг зүйл баримтлаад тэгээд сургуулийн орчны тэр нөгөө нэг дүрм журм нь ингээд арай жоохон хүний эрхээс даавар орчод байгаа. Ер нь ээж аавд л асуудал байгаа дөө. Ер нь хаанч хүний хүүхдийг хүүхдээс тийм бодол анханасаа гараад сэтэл хийгээд байна гэж байхгүй дээ. Анханасаа л сургуульд ингэж болохгүй тэгэж болохгүй гэвэл хүүхэд тэрийг л дагна. Тийм шүү дээ. Миний охин миний хүү дуртай юм уу хийлдэ. Миний хүү одоо нөгөө хүн юм чин те өөрийнхөө эрхийг эдлэлдэ гэдэг байр сууриас хүмүүжүүлээд байвал тийм шүү дээ. Би яасан ч яхав дээ болно шүү дээ. Ямар ч гэсэн хичээлээ тасалчаагүй те янз янз хичээл дээр өмүүлчээгүй бол миний стил имиж ямар байх нь хин тамаатай гэдэг байр суурь дээр байх юм бол дараагийн зөвлөлд ч гэсэндээ ингэж л хандна. Яа тэгтээ одоо ингээ хүүхдүүд хичээлдээ сууж байгаа шүү дээ хөргий. Юу ч ойлгохгүй багт. Хонхны үер нь болох гээд.
Оо, аль хэдийн болоод эхэлсэн шүү. Тийм үү? Болоод эхэлсэн. Одоо ер нь бараг дуусж байгаа байх. Юунаас эсэлтийн ерөнхий шалгалтаас өмнө Яшиш өмнө бол хонхны баяруудыг тэмдэглээд байгаа шүү. Яшээс өмнө тэмдэглэдэг шалтгааныг чи мэдэх үү? Одоо ойлгомжтой л хэлгүй те. Юу юм? Зарим хүн Яш өгөхгүй шүү дээ. Зарим нь Яштэй ундаг учраас. Тий, зарим нь өгөхгүй, зарим нь ундаг учраас нийтэн дунд нь байгаа дээр нь тэмдэглэж гэж байгаа. Унчгаараа хүн аялал явахаа болчдөг гэсэн. Ямар муухай чи тэгсэн юм уу? Манай ангийнхан яг ийм хурал хийжсэн байхгүй 10 дахь ангита. Нөгөө манайх чи Яш байгаагүй. Нөгөө улсын шалгалт. Тэгээд конкурс гэж нэг юм хоёр юм байсан. Тэгээ улсын шалгалтаа өгнө гэхээр конкурсандаа бэлдэнэ. Тий, конкурсандаа бэлдэнэ гээд нөгөө яг их сургуульд орох учраас манайхан чинь айгүй амбицтай анги байсан шүү дээ. Нөгөө хувийн сургууль гэж байдгүйсэн тэр үед миний үед чинь одоо биш тийм хөгшин хүн байж шүү дээ. Тэгээд хувийн сургууль байхгүйсэн учраас манай ангид манай налаахын хамгийн шилдэггүй цуглардсан. Тэгээд улсын одоо тэр конкурс улсын шалгалтанд 1 2 3 дугаар байрыг манай ангийн хүүхдүүд авчихсан гэж боддоо. Супер ууз. Ийм хүүхдүүдтэй анги чинь хараа тэр 3 даа чирэгдээ тэгдэм билээ. Дандаа инженер болно гэсэн хүмүүс байсан шүү. Дандаа тийсийн одоо гитэмсийн анги манги авна гэсэн амбицтай хүүхдүүд байсан шүү. Тэгээд бид нар чинь конкурс дээр ингээд конкурс өгнө. Тэгээд дээрэс нь улсын шалгалт өгөх учраас эндээ унчуул гай гээд унчуул угаасаа зарим зугаалганд явахгүй гээд 10-ын зугаалга учраас нэг юм үг мөг дуурдгүү ангид байгаа нь мэддэггүй хүүхдүүдийг хүртэл ингэж авч явах гээд ингэ хичээд юм билий. Хүмүүс чинь бас ингэ коллективо бодоод бас тийм бэ тий. Тийм байлээ. Тэгээд энэ юунаас баяраасаа өмнө юулаа шалгалт малгалтаас өмнө одоо зугаалт юм билээ шүү. Манай өмнөх үеийнхэн бол шалгалтынхаа дараа зугаалдаг байсан юм билээ. За. Яг тэгэхээр шалгалт малгалт бүх юмаа ардаа хийчээд гэтээ одоо ингэ баярлаа. Манайхаа шалгалтын дараа л зугаалжсэн. Хамаагүй мод дуусгасныхан дараа. Яасан. Тэгээд тэгсэн чинь гунигтай хүүхдүүд байсан уу? Үгүй шүү дээ. Гайгүй юу? Үгүй шүү дээ. Тийм байхгүй шүү дээ. Тийм бүгд л унт гунигтайгаа бусдууд нь тайвшруулаа тий. Үгүй ээ тэгж зугаалж байгаа үед юу гэж тэгэл гуниг гутрлаа урдаа бариад зугаалж яа. Өнөөдрийн бидний том өрөөнд ярьж байгаа сэдв бол хонхны баярын талаар ярьж байгаа. Хонхны баярыг зөв буруу гэдэг өнцгөөс нь бид яриаггүй. Хонхны баярыг яаж тэмдэгдвэл илүү зүгээр вэ гэдэг талаар өөрөө өөрсдийнхөө санаа бодлыг хэлж байгаа. Хонхны баяр буюу эрдмийн баяр бол заавал байх ёстой. Заавал байх ёстой шүү. Яагаад гэвэл бид сурч боловсроод бид гэлтгүй бидний хүүхдүүдтэй сурч боловсроод нэг юм шинээр сурсныг нь хараад эцэг ямар их баярлдаг вүлээ. Гэтэл бүхэл бүтэн бүрэн дунд за баг боловсролыг эзэмшиж байгаа учраас эцэг их баярлж байгаа юу гэвэл баярлж байгаа. Үсэг сурж байгааг нь хараад баярлж байгаа юу гэвэл баярлж байгаа. Гэхдээ хамгийн гол нь үргэлжлүүлээд түүнийг тэмдэглээд хатгааруулаад илүү их мөнгө зарлагдаад эцэг эхийг нь жоохон ингээ хэцүү байдалд оруулаад байгаа. Энэ мэдрэмж бол хаана хэцүү байгаа шүү гэдгийг дурдж явж байгаа гэсэн үг. Тэрнээс биш би хонхны аярын дуу муу явхад бол зүгээр өдөд би одоо талбайн дэрэгдүүр явахаар уйлчих гэдэг тий. Сэтгэл их ойрхон болсон. Гэгцээд айгүй хэцүү байгаад байгаа. Настан буурал болсон учраас. Айгүй хэцүү байгаад байгаа. Одоо надад нөгөө 3 бүдэн хамтлагийн бид нэг ангийнхан гэдэг дуу айгүй гоё таалагддаг байхгүй юу? Тэгээ бас хурдын нэг ангийнхан гоё штэ. Онцагийн кантоос. Юу хурд мурд вэ? Чи ямар муу эртний хүн бэ? Би бүр 8 дахь гарыг сонсдог ш. Чи боо. Тэнгүүт би одоо 3 бүдүүний бид нэг ангийнхан гэдэг шүлийг нь дууныхаа шүлийг нь уншиж байгаа. Үгүй юу лээ? 3 бүдүүн бид нэг ангийнхан. За уншаарай. За. Хоёрхан хоноод санчигдаг хонгор багийн андууд минь 20 жил өнгөрсөн ч нэг нэгнээ гисэн сэтгэл минь насан туршдаа мартамгүй гинэн сайлган үерхэл минь насаараа бийсээ өгүүлэх нэг ангийнхан минь уулзаад салгатаа санчигдаг уяхан багийн андууд минь урсах цаг хугацаанд нэг нэгнээ гисэн сэтгэл минь энхэн насандаа мартамгүй гинэн сайлган үерхэл минь эргээд бийсээ өгүүлэх нэг ангийнхан билээ бид халуун сэтгэл зүрхэнд нь үргэлж байдаг болохоор хайрлаж л явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрүүлсэн уянгат жилүүдийн алтанхан дурсамж хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны нандин холбоо мартахгүй уянгтайхан хавраа мартахгүй аялгуутайхан насаа зүрхэнд шингэсэн анхны хайраа хизээч мартахгүй зүүдэлж хонсон цагаан шөнөө мартахгүй уулзалгүй удвал санчигдаг унган багын андууд минь уудам хорвоогийн нумгчаанд нэг нэгнээ гэсэн сэтгэл минь эргэж хизээч ирэхгүй гинэн цайлган үерхэл минь ирэхгүй бийсээ өгүүлэх нэг ангийнхан билээ бид. За тэгвэл би чамд өөр нэг шүлэг уншиж өгье. Хой. Эрка шүлэг уншдаг. За. Эрдэм байна.
За. Энийг би сая бас нэг 20 жилийн уулзалтаараа бичсэн юм уу? Уулаад бүр стилийг авлаа шүү. За. Чиний мэдгчгүй хамтлагийн нэрийг хэлэн заяа. 8 дахь гариг гэж хамтлаг байлаа. Байлаа шүү. Энэ хамтлагийн одоо юуны дуу гэдэг хэвгүй юу? Төгсөлтийн дуу. 10 жилийн дурсамж гэдэг дуртай байд дуу гэдэг хэвгүй юу? За энэ дуу. Зуны өглөөний наранд улаан тууцчин дэрвсэн. Зулцган жаахан охин сургуулийн босог алхсан. Зуурдхан юм шиг өнгөрсөн 10 жилийн дараа зурус чамдаа илгээж хайраа би чинь илчилсэн. Мөнгөн хонхны дуунаар мүдхэн сална гэхээр мөрөөдөж явсан чимийн орхиод одох шиг уйтай. Дасаж дурлсан сэтгэл минь даруул зав шиг хийсэж даруухан явсан нас минь хайрын галаар дүрлцэнэ. 10 жил үерхсэн ариухан дурсамжаа мөнхөлж амьдрал хизээж салахгүй гэж анд найзууд болгосон. Дуугүй явсан жилүүдэд дурлсан сэтгэл минь үнэн шүү. Дурсамж дүүрэн насанд минь дутуу нь ганцхан чи шүү. Дасаж дурлсан сэтгэл минь даруул зав шиг хийсэж даруухан явсан нас минь хайрын галаар дүрлцэнэ. 10 жил үерхсэн ариухан дурсамжаа мөнхөлж амьдралд хизээж салахгүй анд найзууд болгосон. 10 жил үерхсэн ариухан дурсамжаа мөнхөлж амьдралд хизээж салахгүй анд найзууд болгосон. Энэ бол жоохон даварцсан хүний дуу байна. 10 жил нөхрөлсөн ариухан дурсамжаа мөнхөлж гэж байна. 10 жил нөхрөлсөн ариухан дурсамжаа заавалжгүй ууж идэж зугаалж өчнөө утга найргид сэнгэж аав ээжигээ дарамтанд оруулж тэмдэглэх ямар ч шаардлага байхгүй шүү. Хамгийн гол нь 10 жилийн одоо гэхдээ сүүлийн үед бас хүүхдүүд хэрвээ хүүхдүүдээс асуувал Эрка түрүүн хамгийн түрүүнд хэлжсэн шүү дээ. Хэрвээ хүүхдүүдээс асуувал хүүхдүүд шал өөр хариулт өгдөгөө гэдэг бол хүүхдүүд юу хүсэж байгаа гэж одоо ингээд тренд бас болж байгаа. Тэр нь юу гэхээр хонхны баяраа ингэж тэмдэглэж ийшээ тийшээгээ зугаалгаар явахгүй. Бид нэг зүйлд одоо хөрөнгө оруулж нэг айлд тусалдаг ч юм уу те. Хаанахын хаваа бас нэг хөдөө орон нутгийн нэг 10 жилийн хүүхдүүд нэг айлд гэрэн шатцсан айлд гэр бэлгэлж ирсэн. Болж ийн? Нэг сургуулийн бас төгсөлтийн хүүхдүүд нэг биш нилээд хитэн айлд хитэн өдрийн хүнсийг бэлгэлж ирсэн. Төгөл мөгөл байгуулт юм билээ. Тийм. Наа ч ёстой гой санаа. Энэ 10 жилийнхэн дурсамжийг мөнхөлж байгаа үнэхээр гайхамшигтай шинхэн баяр байхгүй юу? Төгөл байгуулвал их гоё юм байна. Гоё. 10 жилийн дараа 20 жилийн дараа төгөл дээр очиход 10 жилээ бодчихлоо. 10 жил гэдэг чинь эргээд бодоход ингэсэндээ тэр тэгэндээ тэгж яваад ингэсэндээ гэдэг муу дурсамжаас илүү дандаа сайхан зүйлүүдийг санагдсан байлээ. Боддог. Тийм гайхалтай хорон бүчүүдийг өгдөг. Тэгэхээр хонхны баяраа, эрдмийн баяраа тэмдэглэж байгаа нийт дүүнартаа бүгдэнд нь баярын мэнд хүргье. Та бүхэн амьдралын их харгуй руу ороход бэлэн болж байна. Сюрпризтэй шүү хэлчихье. Нэг тийм дардаа явахгүй шүү гэж. Нэг тийм гоё юм гэж бодоод байна. Толгойг чи ихгүй дээ. Тэгсэн чи Балжины Минзаа маань бас нэг айгүй чухал юм битсэн байна. Гэхдээ энэ нэг минут дуусчихна л да харамсалтай. Монголд үсэг амар үн хаялцаад ээжүүд байлдаал асуудал үүсээд байгаа гэсэн штэ. Тэгээд болиулах гээд байгаа юм болов уу гинэ. Үсэг тийм амар үнтэй олдоод ах шаардлагатай биш юм байл шүү. Би одоо тийм. Би чи одоо ингээл яриад ингээд сууж байгаа чинь үсэг боловч би үсэг болсон шүү. Би тэрийг сандаг. Яг. Сайр гэдэгт ордог. Үсэг би байна. Би бол одоо ямар үсэг болсон үнэхээр санахчгүй. Би ер нь үсэг болсон юм уу? Би чи ямар нэгэн зүйлээ яг юм тодорхой зүйлүүдээ маш сайн сандаг байхгүй юу? Дэлдэн чих сортлцохоор нь туулаа юм уу гэсэн чинь юу гинэ? Юу гэдэг юм бэ? Би одоо энэ намар манай охин чинь сургуульд орно штэ. Сургуульд ороод үсгэлийн баяраа тэмдэглэн. Үсгэлийн баяраа тэмдэглэхэд нь би хизээч үсгэн дээр нь тэмцэлтэхгүй гэдгээ энэ ташинд хэлчих. Бидэн цаас хадгалаарай заяа. Үгүй ястаа тийм байхгүй. Ядаж нэг бээр үздэг. Ямар ч үсэг болсон манай охин бүх үсгээ мэдэж сурсан учраас тэрэн дээр битгий ач холбогдлогоор эцэгчүүдээ ингээд өнөөдрийн том өрөөнд ярьсан сэдвийг үсэг зүгээр гараад ирсэн хүүхдийг хүмүүс жоох үзий ядах маягтай юу? Таач гисэн том өрөөндөө заавал ярих нэг сэдвтэй болсон болов гэж бодож байна. Болсон. Хүүхэд үзэн ядах зүйл битгий гээрээ нэр энэ хэдэн өөрөөр авсан бол гэдэг бодол битгий хөрүүлээрээ. Манай хүүхдэд үсэх гээд байгаа байхгүй юу? Би авахгүй. Амжилттай хорон мөч бүрийг хүүхдүүдтэй бэлэглэх хүмүүс болвол эцэг их бид хэлээ. Бид өөрсдөө л зөв шийдвэр гаргацгаая. Баярлалаа. Том өрөөнд Эрка Заяа найруулагч Мизо ажиллаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна.
Наа чин болж штэ. За эсвэл би л авилж мэдэхгүй шүү. Тимэти нэрэ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.